тэгээд ингээ харах юм бол заяа. Тэ. Паналтай байгаа зү. Инээдтэй байгаа зү. Америкийн хамгийн сайн түн шин юм бэ? Европчууд ч тэ. Тэгээд Дональд Трамп юу хийж байгаа юм бэ? Америкчууд юу хийж байгаа юм бэ? Гэвэл тоглоом тоглож байгаа зү. Газа Палестины хүмүүс нь зүгээр тоглоом, Европын эдийн засаг зүгээр тоглоом, Украин улс зүгээр тоглоом болсон одоо дамп хүрч байгаа. Жилийн 1, 2, 3 их 80 долларын бизнес авахын тулд хэдэн сая хүнийг золиослоход бэлэн вэ? Олон улсын байгууллагууд, ерөнхийлөгч нар. За, ерөөд одоо тодорхой олж байна. Юу золиослж байгаа юм бэ гэхмэл Украиныг золиослж байна. Палестин Газаг золиослж байна. Сирия улсыг бөмбөгтөөд дуусгах байгаа. Башар ал-Асадыг хөвгөө гаргаж байна. За, юуны төлөө юм бэ гэх юм бол Европ газ нефтний зах зээл. За, тэгээ энэ цаана хэн байгаа юм бэ гэх юм бол Дональд Трамп байна. Тэ? Израиль байна. Арабын орнууд байна. Тэ? Европын зах зээлээс Оросын газ нефтийг хөвгөө гаргацсан. Сирия улсын газ нефтний олборлтыг булгаад авцсан. За, одоо удахгүй Египт Ираныг Европын зах зээлээс бас хагаа явчаад Европчуудын эрчим хүч зүгээр олон улсын бөмбөгдөх хүн алах эрх мэдлийн тоглоом болчлоо. Тэгээд баг амжилт нь хүрчлээ. Та санаж байгаа юм бол 2 сарын өмнө Дональд Трамп хаашаа явсан бэ гэх юм бол Сауди Арабид явсан, Катард явсан, United Arab Emirates явсан. Тэндээс юу зулгааж авч чадсан бэ гэх юм бол 4 их 80 долларын хөрөнгө оруулалт Америк руу татчихсан. За, эргүүлээд Катар, Сауди Араб, United Arab Emirates, тэ Доха, Дубай эргүүлээд тэд нэр юу авч байгаа юм бэ? Юу авч байгаа юм бэ гэх юм бол дайн авч байгаа. Энэ хэлцэлт бүтэж байгаа учраас Сирия улсыг бөмбөгтөөд тэнд байгаа засгийн газрын хүүгээ гаргацсан. Энэ хэлцэлт бүтэж байгаа учраас Газаг туллан бөмбөгдөж байгаа. Хэдэн зуун мянган хүний амнаас ерөөхдөө хамаагүй байх шиг байна. Таад ингэ санаж байгаа юм бол Дональд Трампыг Сауди Арабчууд яаж хүлээж авсан бэ та дахиад үзүүлж байгаа. Эдгээр яагаад ингэж инээж байгаа юм бэ гэх юм бол тэрбум их 80 долларын хэлцэлт бүтэж байгаа. Европ руу одоо Катарын газ, Сауди Арабын нефт, Израилийн газ чөлөөтэй усаж эхэлнэ. Ираныг түлхээ гаргацсан, Сирияг байхгүй болгоцсон, Украин улс байхгүй болсон, Оросын газ нефт хизээч дахиж Европ руу урсахгүй. Энийг одоо хэн авч байгаа юм бэ гэх юм бол Америкчууд, Арабчууд булгаад авсан. Европчууд одоо сонголтгүй. Европчууд одоо тий Дональд Трампын тушаасан газраас газ нефт ав. Катар улс руу Америкийн ерөнхийлөгч хизээч аялж байгаагүй. Яг гэх юм бол Катар Америкчуудад жоохон дургу. Катарчууд юу гэдэг байсан бэ гэх юм бол Hezbollah. Тэ? Янз бүрийн ISIS, тэ, Al-Qaeda гэсэн газруудыг санхүүжүүлдэг байсан. Одоо болцсон. Яг гэх юм бол Дональд Трамп тэднэрт татгалцгааргүй бизнесийн санал тавьсан. За тэр санал юу юм бэ гэх юм бол энэ газрын зурагтай холбоотой. Таад мэдж байгаа юм бол Катар улс газ нефтээ яаж экспортлдог юм бэ гэх юм бол Strait of Hormuz-аараа дамжуулаад Иран, тэ, Ираны тэ энэ нэрийнхэн гарцаараа хүргэдэг. За ингээд Арабыг ингээд тойруулаад хаашаа явдаг юм бэ гэх юм Египтээр дамжаад Суэц каналаараа дамжаад энэ Европ руу ингээд нэвтэрдэг. Окей. За одоо тийх шаардлагагүй болж байгаа. Катар Арабчуудад юу их юм бэ гэх юм бол эндээс нэг газар хоолой явуулчихна. За тэхийн тулд юу ихтэй юм бэ гэх юм бол Jordan улсын засгийн газрыг бацах ёстой. Бацсан. Катарыг өөрийнхөө талдаа оруулах ёстой. Тэгсэн. Lebanon улсыг бөмбөгтөө засгийн газрыг өдөртөх ёстой. Амжилт нь хүрсэн. За тэгээ хамгийн сүүлийн садаа хэн байсан бэ гэх юм бол Сирия улс. Сирия улс дотор хэн байсан бэ гэх юм бол Путин байсан, Оросууд байсан. Яагаад Сирия улс тийм амар ач холбогдолтой байсан бэ гэвэл энэ газын хоолой Иракаараа дамжиж болохгүй. Ирак улсыг хэн нөлөөлж байгаа юм бэ? Хэн хамтарч өдөрж байгаа юм бэ гэх юм бол Иран өдөртөж байгаа. Тийм учраас Иракаараа энэ газын хоолой дамжиж болохгүй. Сириягаараа өмнө дамжиж болдгоо байсан. Яагаад гэх юм бол Путин тэндээс шавраадаг байсан. Путин юу хамгаалж ирсэн бэ? Путин яагаад Сириягийн талд ордог байсан бэ гэвэл Европын газны зах зээл. Одоо Сирийг алдсан. Европын газ нефтний зах зээл Оросууд алдсан. Одоо энэ зах зээлийг хэн булгаад авч байгаа юм бэ гэх юм бол Катар, Сауди Араб, Америкчууд. Энэ газын хоолой ингээ баригдсан заяа. Сауди Арабаар дамжин, Jordan дамжин, Lebanon дамжин, Турк дамжин,
Тэгээ Европ руу явчихна. Амар гоцтой. Дэлхийн номер 2 газ нефтний зах зээл Америкчууд дайн хийсээр байгаа булгаад авцсан. Ямар мэрэгчлэр сурах уу? Чи өөрөө хүүхэд чинь мэдээж хамгийн өндөр цалинтай орлоготой мэрэгчлэрээ төгсөх ёстой. За хамгийн өндөр орлоготой мэрэгчлийн юм бэ гэх юм бол одоо программист, software engineer. Би одоо хүмүүс 3 4 5 сая төгрөгийн цалин санал болгосон ч программист над дээр ирдэггүй. Амар ядаргаатай. Яг их мэт тэр тим өндөр эрэлттэй. За санхүү эдийн засгийн сургууль санхүүгийн хичээл зааснаа хажуугаар нь заяа. Тэ? Програм хөгжүүлэлтийг зааж байгаа. Химэл ухаан, онлайн худалдаа, UI UX, software development. За тэгээд төгснөхийн дараа бараг баттай ажлын байрт болчихно. Эний талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видео мэдсээр. Одоо энийг хаанаас ойлгож авч болох юм бэ гэх юм бол Стив Виткоф, Трампын том найз анд тий. Тэ Стив Виткофыг хаашаа явуулж байгаа юм бэ? Орос руу явуулж байгаа. Тэгээ Араб руу явуулж байгаа хилцэл бүтээхэд бол тэгээ Стив Виткоф юу гэж нэг юм бол хамт сонсцгоо. One of the president's key objectives is that the Abraham Accords be expanded, that more countries come into it, and we are working on that. За, Donald Trump бид хоёр юуны төлөө ажиллаж байгаа юм бэ гэх юм бол тэр Abraham's Accord. Израиль, Арабчууд хоорондоо алдсахгүй хамтарч ажиллах ёстой. Хамтарч бизнес хийх ёстой. Хамтарч ашиг олох ёстой. Хамтарч Европын зах зээл рүү хэдэн их $80 газ нефт нийлүүлэх төсөл гэж ойлгож байна. My team in coordination with the Secretary of State and the entire State Department, and we think we're going to have some pretty big announcements on countries that are now coming into the Abraham Peace. За. Тэгээ ерөнхийдөө бандан тас, тийм ээ. Катар ерөнхийдөө Ираныг бөмбөгдөх зөвшөөрөл өгсөн. Сауди Арабчууд Катар Ираныг бөмбөгдөх зөвшөөрөл өгсөн. Израильчууд угаасаа Ираныг бөмбөгдөх дуртай. За тэгээд 2 сарын өмнө энэ томоохон шоу болж исэн байхгүй юу? Энэ бүх юм бандан тас бүгдээрээ зөвшөөрсөн. Иран улсыг даръя. Иран улсыг солилцгоё. Иран улсыг булгаад авчих юм бол бүр дайжгүй. Гэхдээ Иран дээр жоохон фейлдсэн. Гэхдээ хаана фейлдэггүй юм бэ гэх юм бол Сириад фейлдэггүй, Лебанонд фейлдэггүй, тэ? Израилийг аварсан. За. Тэгээ Газан хоолой дээр энэ зогсохгүй. Ягаад Палестин Газыг тултан бөмбөгдсөн бэ? Хөрх юмтууд. Тэнд хэдэн зуун мянган хүүхдүүд хүмүүс нас барж байгаа. Гэхдээ нэг их $80, 3 4 5 их $80 мөнхийн Европ руу газ нефтний нийлүүлэлт хэдэн зуун мянган хүний амь нас хамаатай юм. Ямар ч хамаагүй. Яг газыг булгаад авсан бэ гэх юм бол газагийн далаагийн наан тий юу болсон бэ гэх юм бол 2 3 асар том газны орд олсон. За. Тэг газны ордыг олсныхан дараа Израильчууд Америкчууд юу хийж байгаа юм бэ? Газыг тултал нь бөмбөгдөөд тэнд хүмүүсийг амьдрахааргүй болгож байгаа. За, энэ газны ордыг ингээ ашиглалт нь оруулах юм бол тийм Грек улс руу, Итали улс руу, Франц улс руу, Испани улс руу, Голланд руу ерөөхдөө далайн гарцаараа юу олборлож, юу нийлүүлэх юм бэ гэх юм бол нефтийг нийлүүлнэ. Египт жоохон шавар хааж байгаа. Гэхдээ одоо удахгүй юу баригдах юм бэ гэх юм бол энэ баригдана. Ben Gurion Canal. За таад мэдчихэж байгаа юм бол таад ингээ харж байгаарай. За энэ юу юм бэ гэх юм бол Suez Canal Египтэд байдаг. За Египтчууд юун дээр сууж байгаа юм бэ гэх юм бол Европын далаа руу ормоор байгаа юм бол манай энэ далайн гарцаараа яв эсвэл болохгүй. Нэмээд Газа Катар энэгээр тээвэрлмээр байгаа юм бол Иран сата болж байгаа. Окей. Тэгээ одоо юу хийж байгаа юм бэ гэх юм бол таад ингэ харж байгаа юм бол Египтээр ингэ дамжиж ордог байсан бол одоо юу хийж байгаа юм бэ гэх юм бол энд бас нэг сайхан нэг далайн гарц байгаа. Тэгээ Израиль Газагаар дамжаад юу хийж байгаа юм бэ гэх юм бол таад энд яг харж болно заяа. Эндээсээ газар ухаад тэ канал барих гэж байгаа. Тэгээ энд сата болж исэн бэ гэх юм бол дахиад Газа тэнд шавар хагаад байсан байхгүй юу. Тийм учраас Газаг устгаж байгаа. Нефтийг одоо авчин. Энэгээр нэг далайн гарц байрчин. За, энэгээр юу болж байгаа юм бэ гэх юм бол те. Бараг Европын газ, нефт, эрчим хүчний зах зээлийг монополдох юм байна. Окей. Тэг яагаад өмнө Donald Trump энийг хэлж ирсэн бэ? Trump says US will take over Gaza. Яагаад Америкчууд Газагийг ерөөхдөө өдөртөх гэдэг юм бэ? Авах гэдэг юм бэ? Donald Trump тэнд юу хэлж байгаа юм бэ гэх юм бол тэнцтэй гайхалтай юм барьчнаа. Үл хөдлөхийг ингээ амар гоё олгоно. Бүгдээрээ ад шагалтай амьдрнаа. Тэ?
Яг ясам дээр юу юм бэ гэх юм бол Газан хоолой 70 гарц. Тийм учраас Газагийг авч байгаа хгүй. Израиль, Америкчууд хамтраад тулсан бөмбөгдөөд тэнд хүн амьдрахааргүй болгоод тэгээ юу хийж эхлэх юм бэ гэх юм бол ухаад эхэлнэ. Юу ухаад эхлэх юм бэ гэх юм бол 70 гарц ухаад эхэлнэ. Газ нефтийг ухаад гаргachна. Окей. Тэгээ сонирхолтой. Украин, Оросын дайн. Путин жигнэсээ Гитлер юм уу? Путин Европ руу дайрж эхлэх юм уу? Худлаа шүү. Путин яагаад өрсөлдөгч юм бэ гэх юм бол Оросууд бараг Европ руу бүх газ нефтийг нийлүүлдэг байсан. Одоо болцсон. За, тэгээ одоо өчтөр Дональд Трамп аюу сонирхолтой үг хэлсэн. Хэдүүлээ хамт сонсцгоо. Nations, we cannot afford to be dependent on foreign adversaries for critical minerals. За, газрын хавар элемент. Тийм. Газрын баялагын хувьд бид нэр өөр улс орн бидний дайсангаас хараад байж болохгүй. Хэнийг ярьж байгаа юм бэ гэх юм бол хэддийг ярьж байна? Оросуудыг ярьж байгаа. Оросоо Украин яагаад чухал юм бэ? Одоо ойлгомжтой болж эхэлж байна. And as you know, we made a deal with Ukraine to take a vast amount of the land they have for minerals. We need. За, Америк Украин дөнгөж ямар хилцэлт зурсан бэ гэх юм бол уул уурхаан бүх ордуудыг ерөнхийдөө Америкчууд авцсан. Украин засгийн газар одоо байхгүй болно. Зеленский алга болчихно. Тэнд нэг цэргийн засгийн газар бий болчихно. Тэгээд Украинчуудад зүгээр авилга өгчөөд тэндээ тултлан байгаль орчин баг хамаагүй болчих واخа. Тэ. Украины тэ газар тариалан юм бас буулгаад авчихна. Нэмээд тэндээ газрын хавар элемент ухаад зэвсэг үйлдвэрлэж эхэлнэ. Тиймэрхүү юм болж байгаа. За нэмээд Оросуудад одоо юу байгаа юм бэ гэх юм бол 2 3 томоохон газны хоолой байгаа. Nord Stream 1, Nord Stream 2, тэгээд South Stream Туркаар дамжиж байгаа. Оросуудын газ баг зэрэг Европ руу урсаар л хэвээрээ байгаа. Путин Трамп ямар хэлцэл хийгээд байгаа юм бэ? Юу тулах гээд байгаа юм бэ? Юу шахах гээд байгаа юм бэ? Одоо аюулгүйтэй болж байгаа. Энэ Гитлер, Путин худлаа. Заяа. Америкчууд Оросуудтай одоо ямар хэлцэл бэлдэж байгаа юм бэ? Юуны араас чичирж байгаа юм бэ гэх юм бол бас тэр Nord Stream pipeline-уудыг худлаж авах гэж үзэж байгаа хаа. Тэгэх юм бол Америкчууд бүр ялж байгаа. Арабчуудын газ нефт дотор тийм ирэх мэдлэлтэй. Тэндээсээ хамт иднэ. За нэмээд Оросоос гарч байгаа газыг бас хамт удирдах байгаа. Тэндээсээ бас сайхан ашиг олж байгаа. Тэгээ юу болж байгаа юм бэ гэх юм бол Хятадуудыг, Оросуудыг хамгийн том зах зээлээс хөөгө гаргаж байгаа. Тийшээ эрчим хүч нийлүүлж байгаа. Тэ? Оросын газнаас ашиг олгож байгаа. Катарын газнаас ашиг олгож байгаа. Сауди Арабын нефтнээс ашиг олгож байгаа. Тэгээ хөөхөн Палестин Газа хүмүүсийг зүгээр устгаад байхгүй болгоод тэдний газ нефтийг олборлоод бас тийм ээ Европлон нийлүүлнэ. Тэгээ Израильтай хамтраад энэ Ben Gurion каналыг бариад энэ Египт улсын томоохон орлогын их усүр геополитикийн хөшүүргийг бас байхгүй болгож байгаа. За. Тэгээд Дональд Трамп юу хэлж байна гэх юм бол за окей Иран та нар Хятад руу нефтээ заруулцараа. Газа заруулцараа. Яагаад вэ гэх юм бол тэ Дональд Трамп амжилттай Европын зах зээлийг булаагаад авчлаа. Тэгээд Европчууд энийг анзаарч байгаа юм болов би яг сайн мэдэхгүй байна. Тэ Европын эдийн засаг буцаагаад босцож ирэхийн тулд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол эрчим хүч хэрэгтэй. Хямдхан эрчим хүч. Тэгээд ингээ харах юм бол заяа. Тэ. Паналтай бац тэ. Инэттэй бац тэ. Европ тэ. Америкийн хамгийн сайн түншин юм бэ. Европчууд ч тэ. За. Тэгээд Дональд Трамп юу хийж байгаа юм бэ? Америкчууд юу хийж байгаа юм бэ? Гэвэл тийм ээ. Тоглоом тоглож байгаа зү тэ. Тэгээд Газа Палестины хүмүүс нь зүгээр тоглоом. Европын эдийн засаг зүгээр тоглоом. Украин улс зүгээр тоглоом болсон одоо дампуурч байгаа. За тэгээд Зеленскийд баяр хүргэе. Дональд Трамп баяр хүргэе. Катар, Сауди Арабид баяр хүргэе. Тэгээд Израильчуудад бас давхар баяр хүргэе. Та нар сайхан тоглоом болсон шүү. Ер нь геополитик яг ийм байдаг юм байна. Аимшигтай байна уу? Програм хангамж, химэл оюухан, мэдээллийн аюулгүй байдал, онлайн худалдаа хөгжүүлэх web coding, graphic design, UI UX, за virtual art, NFT, blockchain. За тэгээд энэ бүгдийг нь сураад хажуугаар нь санхүүгийн мэдлэгтэй олно гэсэн үг. За
За тэгээд төгсчгөөрөө чи өндөр орлоготой, санхүүгийн мэдлэгтэй. Тэгээд хамгийн өндөр цалин өгдөг байгууллагууд нь юу юм бэ гэх юм бол банк бус, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын байгууллага гэх мэтчлэн. Чи төгсч юм бол бүр над дээр ирж ерөөхдөө анкета бүрэлж болно. Яагаад гэх юм бол надаа байнга программист хэрэгтэй. За. Тэгээд нэр хүндтэй Монголын топ сургуулийн нэг нь тий санхүү эдийн засгийн сургууль одоо 2 дахь жилдээ нэг зааж байгаа. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол чи сураад ирснийхаа шууд дадлахын гэсэн. За ганцхан сургуулийн танхим дотор чи янз бүрийн том юм алгоритм сурахгүй тий чи бодит компани дээрээ магадгүй баг ирээдүйн ажил олгогч дээрээ компани дээрээ чи дадлага хийгээд тий бодит амьдрал дээрээ туршлага аваа. Тэгээд төгснөхийн дараа чи ингээд баг анкет бүглэх хэрэггүй ч байж магадгүй. За. Тэгээд дэлгүүр мэдээллийн постны доор байгаа. Тэгээд хүүхдүүдээ эсвэл чи өөрөө ирээдүйдээ өндөр орлоготой санхүүгийн эрхчлөлтөд за тэгээд код бичснийхаа дараа ерөөхдөө гадаад явсан ч болно. Эсвэл гадаадаас халтурын ажил авч болно. За иймэрхүү юм сонирхож байгаа юм бол тий санхүү эдийн засгийн програм хангамжийн сургалтыг санал болгоё.